За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр энэ манай Монголын зах зээл бол их онцлогтой л доо. Юмны үн байнга өсөж байдаг. Тэгээ нэгэнд өссөн бол ерөөсөө доошо буудаггүй, буулгадаггүй. Нэг ийм онцлогтой зах зээл юм байна. Бензин шатхууны үн өссөн хувиас хэд дахин илүү үнээр эцсийн бүтээгдэхүүнүүд нь өсөд иргэдтэй хүрчдэг. Ийм онцлогтой. Бизнесийнхэнд бол асуудал бол бас байдаг. Аргагүй л дөнгөж одоо 30 гараал явж байгаа эдэр залуу салбар шүү дээ. Тэгтээ бас нэг юм байсан. Тэр юу вэ гэхээр сүүлийн хугацаанд бол яг Алтан тариа гэдэг компани гурилныхаа үнийг бол буулгаж ийсэн юм түүхт. Өөрийн юм гэдэг чинь юм сайхан байдаг хгүй. Үндэсний үйлдвэрлэл. Ёс зүйтэй байна гэдэг энэ. Эх оронч байгаагийн жишээ баг. Манай бизнесийнхэнд суралцах зүйл их байгаа. Тэгээ сүүлийн жил хагасын хугацаанд хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийнхан яг энэ гурилын үйлдвэрүүд бол үнэхээр хүнд байдалд байсан. Аль хэдийн нэг жил хагасын хугацаанд нэг биш бүр 2 давлгаанд өртчихэд байна. Өнгөрсөн жил, сонгуулийн жил гурилын үнийг барих зорилгоор гайлын татварыг нь багасгачихсан. Иннээс болоод гурилын үйлдвэрүүд зогсохдоо хүрсэн гэж хэлж болно. Энэ бол жилийн өмнөх асуудал энэ хоёр сайдаа. Одоо юу болсон бэ гэхээр сая энэ өвөл болсон нөгөө эрчим хүчний үнийн чөлөөлт чинь ахаа 2 дахь давлгаа болоод 2 дахь цохилт болоод ороод ирсэн байхгүй. Тэгэхээр бидэнд бол тодорхой хэдэн зүйл байгаа шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Яаж дэмжих вэ гэдэг дээр зохицуулах хэрэгтэй. Энэ гайлын татварыг бууруулсан шийдвэрийг хүчингүй болгох нь маш зүйтэй асуудал. Энэ дээр нэмээд дахиад нэг асуудал байна. Тэгвэл энэ гурилын үйлдвэрүүдийг цаашд нь ахаад яаж дэмжих вэ? Энэ нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар дээр ямар нэгэн бодлого байгаа юу? Сая эрчим хүчний үн өсчлөө. Энэ бол яг үйлдвэрлэлийн өртөг өсч гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг энэ хэрэгэлсэн хэрэглэн дээр нь эрчим хүчний татаас гэж юм байх уу? Ийм цогц бодлого байх уу? Ягаад тэгэхээр энэ чинь жилийн дараа ахаал энэ асуудал ороод ирнэ гэсэн үг байхгүй. Тэг үнэхээр бид нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэж бодож байгаа бол үнэхээр бид нар сэтгэлтэй гурил үйлдвэрлэгч нартай бай гэж бодож байгаа бол ганцхан асуудлыг гал намжааж байгаа юм шиг шийддэг биш цогцоор нь дэмжиж явдаг, шийдэж явдаг ийм байдалд ормоор байна. Тэг юм бол хар юм уу цагаан байна гэж байхгүй. Нэг болол нэмдэг, нэг болол дэмждэг, нэг бол дэмжихгүй гэсэн ийм ойлголт байж болохгүй. Тэгэхээр аль тал дээр нь бид нар уян хатан бодлого байх ёстой гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр асуулт байна. За 1 минут нэмжигэй. Батэр гүшүүний микрофон. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхээр энэ гурилын албан татварыг, гайлын албан татварыг сэргээхээс гадна ахаад эрчим хүчтэй холбоотой, үйлдвэрлэлийн өртөгтэй холбоотой гурилын үйлдвэрүүдийг дэмжих ямар бодлого байгаа вэ? Засаг яам барьж байгаа вэ гэдэг асуулт байна. За энэ хоёр сайдын микрофоныг асуултанд хариулъя. За. Өнөөдөр дундаж үйлдвэрийн үн 1500-аас 2000 хооронд. Үндсэндээ маш хямд байгаа. Одоо ууж байгаа кофе, ууж байгаа сүү, одоо өдөртмийн хэрэглээнд ер нь дундаж өрхийн одоо гурилын хэрэглээ 25,000 төгрөг гэж гарсан. Маш багт хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ нэг тийм айхтар амжиргаанд нөлөөлөө дарамтлаад байгаа бүтээгдэхүүн биш. Хамгийн гол нь стратегийн буюу аюулгүй байдлын гол нөөц болдог л бараа. Тэгэхээр энийгээ бид нар дотроо тарьж ургуул нөөцөлж болсгүй эрсдлийг даван туулах чадвартай болох хэрэгтэй. За татварын саяны тэр зохилтууд бол тантай санал нэг болж байна. Амаргүй байгаа. Гэхдээ тариаланч маань зүтгээд байна. Одоо тариалт хийх гээд хүлээж байна. Их хурлынхаа бодлого шийдвэр хүлээж байна. За засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбоотойгоор салбарын одоо хөгжлийн татварын ээж бүрэн өөрчлөлтийг оруулж ир гэдэг үргийг сангийн яамд өгчөөд сангийн яам яг боловсруулалтын дээр ажиллаж байна. Энэ хаврын чуулганд багтаж бүсчилсэн хөгжил салбарын онцлог зориулсан хөгжлийн татварын бодлого
явнаа. Татвар өөрөө хөгжлийн төлөө явах ёстой. Бүтээмжийн төлөө, ажлын байр бий болгохын төлөө, үйлдвэрийг дэмжихийн төлөө явах ёстой гэдэг ийм үүрэг засгийн газар дээр сангийн яамд өгөгдөөд ажлын хэсэг гарцсан босруулалт хийгээд явж байгаа. Энэ хүрээнд бид салбарт хэрэгтэй бүхэл одоо татвар бодлогын асуудлуудаа сангийн яамдаа сандлаа хөргүүлчихсэн байгаа. Ингээд хаврын чуулганд нэг цогцоор орж ирэх байхаа гэж бодож байна.